Энэ удаагийн эдийн засгийн болондоо боловсролын зээлийн сантай холбоотой мэдээллийг хүргэх гэж байна. За тэгэхээр өмнө бол 2008-аас 2023 онд нийтдээ 8 сайд боловсролын сайдаар ажиллаж байх хугацаанд 1027 хүний зээлийг үл чөлөөлж байсан мэдээлэл байдаг. За энэ дундаас яг одоогийн байдлаар Улсын хурлын гишүүнээр ажиллаж байгаа гишүүдийн мэдээллийг түүж үзэхэд л 20 гаруй хүний нэр гарч ирж байгаа. За тэр дундаас бол өөрөө болон за эсвэл өөр хүүхэдтэй, за эсвэл хамаатан садан ах トゥ төрөл төрөстэй ч юм уу энэ боловсролын зээлийн сангаас тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр зээл аваад за тухайн хүн нь бол одоо гадаадын ихтэй сургуулиудад бол суралцсан ийм мэдээлэл гарч ирсэн. За гэвч тэд нар бол одоо ихэнх нь бол Улсын хурлын гишүүн болоод тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд ихэнх нь зээлээ бол одоо аль бие усаар бол төлөөгүй, эргэн төлөөгүй, за эсвэл зээлийн шаардлагын дагуу бас ажил хөдөлмөр эрхлээгүй гэсэн ийм мэдээлэл гарч ирдэг. Дийлийнх нь тухайн цаг үедээ 32,000-аас за 48,000 Америк долларын одоо зээлийг боловсролын зээлийн сангаас аваад суралцаж байсан байна. Уян гişиг гишүүний хувьд гэхэд нийтдээ 6,000 Америк доллар, за бум очир гишүүний хувьд гэхэд 42,000 Америк долларын одоо зээлийг боловсролын зээлийн сангаас тухайн үедээ аваад за зээлээ бол ийхүү тэглүүлж байсан байна. Мөн сайн зэрэг болоод одоо хууль зүйн сайдаар ажиллаж байгаа энх хоёр нар мөн ч гэсэн одоо боловсролын зээлийн сангаас зээл аваад зээлийг нь тухайн үедээ одоо боловсролын сайдаар ажиллаж байсан эрхмүүд бол зээлийг нь тэглэж байсан удаатай байна. Иргэн химбугаач байсан. Олонний танил жүжигчин, дуучин, жирийн, иргэн, улс төрч цагаан дээр хараар бичсэн гэрээний үүргээ биелүүлээч л гэж шаардаж байгаа. Уян гişиг гишүүн тиймээ зээлээ чөлөөлүүлсэн байгаа 2013 онд. Тэгэхээр сайдын тушаал нь хүчингүй болгох авилгатай тэмцэх газрын бичгүүд засаг дээр яригдж байгаа. Бум очоор хэрлэн сайн зориг гэх юмчлээ эдгээр гишүүдийн хувьд яг за гишүүн болгоны кейсүүд нь өөр юм. За хэрлэн гишүүн бол зээлээ төлөөгүй байгаа. Чөлөөлүүлээч байгаа. Бум очоор сайн зориг зэрэг гишүүд бол зээлээ чөлөөлүүлсэн мөн л дээрх гишүүдээ адил. Тэгэхээр зээл чөлөөлсөн сайд нарын тушаалыг хүчингүй болгосны дараа л дахиад сан гэрээгийн дүгнээд үргээ биелүүлсэн бол чөлөөлээд иржигдэнэ. Зөв бодлого байж бодлогын хэрэгжилт хангын үргээ биелүүлээгүй иргэдийг улс төрч байна уу, жирийн иргэн байна уу, дуучин жүжигчин байна уу бүгдийг л адилхан гэрээгийн дүгнээл гэдэг шаардлагыг сангийн зүгээс тавьж байгаа. Энэ зээл чөлөөлсөн хүмүүс захиалсан төрийн байгууллагада 5-аас дээш жил хугацаанд ажиллаж, за сайдаар биш, засгийн газар, за Улсын хурлын гишүүнээр бол одоо ажиллах бус, харин Улсын хурлын журмаар шийдэгдэх ёстой байсан гэдгийг бол салбарынхан онцолж байна. Зээл чөлөөсөн сайд нарыг харвал болормоос эхлээд цогцолмоо, гант хөмөр, цэдвсрэн, баатарилэг, инх хамгаалан гэсэн сайд нарын нэрс хөрнө. Энэ мэтчлэнгээр боловсролын зээлийн сангаас зээл аваад суралцсан эдгээр хүмүүсээс эхлээд ингээд зээлийг нь төлчихсөн учраас эргээд энэ зээл бол дараагийнхаа оюутнуудад бол шинэ боломжийг олгох энэ боломж нь хязгаарлагдаж байгаа гэсэн үг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд ерөнхийлөгчийн илгээлт хөтөлбөртэй холбогдуулаад бас зарим нэг оюутнууд гадаад тусад бол суралцахад хүндрэлтэй нөхцөл байдалд орлоо тэтгэлгээ авч чадахгүй байна гэсэн одоо мэдээлэл цахим сүлжээнд тархсан. За энэ талаар бид бүхэн боловсролын зээлийн сангаас тодруулахад бол одоо яг энэ 2025 оны хувьд гэхэд яг усын төсвөөс орж ирсэн 124 тэрбум төгрөгийг 18,000 оюутанд бол зарцуулсан. Харин эргэн төлөлтөөр бол 30 тэрбум төгрөг орж ирнэ гэж төсөөлсөн боловч одоо үүний ойролцоогоор 15 тэрбум төгрөг нь л одоо эргэн төлөлтөөр орж ирсэн байна. Уг нь бол нийтдээ 30 тэрбум төгрөг хэрвээ яг эргэн төлөлтөөс бүрэн төлөрсөн бол 6,000 оюутанд бол ийхүү боловсролын зээлийн сангаас гадаад болон дотоодын ихтэй сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлээд тэтгэлэг төлбөрт хамруулах боломж бол байсан гэсэн үг. Харин 2026 оны тухайд нийтдээ мөн усын төсвөөс 124 тэрбум төгрөгийг бол суулгаж өгж байгаа. Харин эргэн төлөлтөөр бол 145 тэрбум төгрөг орж ирнэ гэж төсөөлөн харж байгаа. Гэсийдэж гэсэн эргэн төлөлт хангалтгүй учраас энэ хэмжээний одоо оюутнуудад бас боломж хязгаарлагдж байна гэж ойлгож байна. Энэ мэтчлэнгээр өмнөд орцсон одоо Улсын хурлын гишүүнээр ажиллаж байгаа 20 гаруй эрхэм болон түүний хамаарал бүхий этгээдүүд одоо боловсролын зээлийн сангаас авсан зээлээ цаг тухайд нь эргэн төлсөн. За эсвэл нөхөн эргэн төлөх гэх мэтчлэн иймэрхүү боломжуудыг эрэлхийлсэн, за эргэн төлсөн, за шудраг байж чадсан бол багаар бодоход 10,000 оюутны одоо ихтэй сургуульд суралцах боломжийг нээх боломж байсан гэдгийг энд сануулъя.